Өдрийн мэнд төргий. За өнөөдөр анх удаага намын тэмдэглэл буюу намын ревю хий гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн сонгосон ном нь болохоор саяхан хэвлэгдсэн Монс Утраас нэлийн ус Японд алдартай ийм нууцлаг зохиолчтой номыг сонгож оруулж байна. За хачиргалтай зургууд гэдэг энэ Укэцүгэд зохиолч нь болохоор өөрөө одоо хүртэл нууцлаг масктай мэд контент бэлтгэдэг ийм зохиолч юм билээ. Мэдээлэл авах хүргэдэг. Тэгээд нөгөө одоо хүртэл энэ зохиолчийг хэн бэ гэдгийг бол мэддэг үү гэсэн. Тэгээд энэ хачиргалтай зургууд гэдэг номыг би яг 5 бүлэг хэсэгт нь яриа. Тэгэхдээ зохиолын талаар гэхээсээ илүү одоо энэ зохиолоос төрж байгаа мэдрэмж, юуг харуулахыг зорьсон, та нар яагаад уншвал зүгээр вэ гэдэг талаар илүү яриул оновчтой болов гэж бодож байна. За тэгээд ягаад энэ ном надад бас сонирхолтой байсан бэ гэхээр нөгөө сэтгэл засалж энэ номон дээр одоо зурган дээр анализ хийгээд тэр үйл явдал эхэлж байгаа учраас бас нөгөө ажил мэргэжилтэй мөнөөлөө холбоотой учраас нэлээд сонирхолтой байлаа. За эхлээд энэ зохиолч ер нь бол нэг сэтгэл засалж оюутнуудад энэ зургийг тайлбарлаж аваар үйл явдал эхэлдэг. Зохиолын үйл явдалд тэгээ энэ 10 настай охин хүн байшин мод гэдэг энэ проектив тестээр энэ охиныг онцлоод тэгээд ер нь бол цаашдаа нийгэм дасан зохицож амьдрах чадвартай гэж дүгнэлт гаргасан харилцан арай оюутнуудад өрнөж байгаагаар яригддаг. Тэгээд энэ зохиол дээр ер нь бол бид нар хүүхдийг бас проектив тестүүдээр онцлохдоо хэрвээ энэ зураг байх юм бол энэ байшин яагаад хаалгагүй байгаа юм бол гэлтэй охины ам яагаад ингэ балруулагдсан юм бол гэдгийг угаасаа мэрэгчлэнүүд ингэж хардаг. Тэгээ эндээс бол энэ хүүхэд гадаад ертөнцтэй холбогдохыг хүсэхгүй байгаа. Дээрээс нь одоо аюулгүй байх хэрэгцээ өндөртэй байгаа. Дээрээс нь тэгээ намаа балруулсан нь бол одоо юу гэдгийг хэдий ингээд энэ хэмсгэлдэг ч гэсэн дотроо ингээд одоо шарахтай тий ярихыг хүсэхгүй байгаа зүйлс байгаа ч гэдэг юм ийм зүйлийг илэрхийлж байгаа гэдгийг ер нь бол эндээс харагдана. За ингээд зохиолын гол дүр болох 10 настай Наоми гэдэг охин ингээ үйл явдал эхэлж байгаа. За нэгдүгээр бүлэг гэж байгаа боловч би үл энд хоёроор тэмдэглэсэн байгаа. Энэ нэгдүгээр бүлэгт ерөнхийдөө юу ямар гол үйл явдал товчтой харагдах вэ гэхээр нэг залуу Юки гэдэг бүсгүйд энэ Раку гэдэг залуу Юки гэдэг бүсгүйтэй хайртай болоо. Тэгээ тэр хоёр Раку гэдэг залуу маань одоо интернетэд бичвэр бичиж эхэлдэг. Тэгээд тэрийг нас нэлээд хүмүүс уншаад дагаад түүнийг дагдаг болсон байдаг. Тэгээд тодорхой хугацааны дараа буюу нэг жил гарсан жилүүд 2 жил орчим жил тэр тэмдэглэлээ бичиж байгаа зогсоогоод тэгээд зогсоосон шалтгаанаас нэлээд нууцлаг байдаг. Тэгээд тэрийг нэг жирийн нэг оюутан охин уншиж агаад тэр үйл явдлыг энэ мэдээ илрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа талаар ер нь гарна. За тэгээд зохиолч энэ Раку гэх залуу буюу зохиолын гол дөрүүдийн нэг энэ залуу болохоор Юки гэх бүсгүйтэй гэрлээд хүүхэдтэй болж байгаа. Тэгээ Юки бол зурдаг. Тэгээд зурахтаа бас 5 цуврал зураг зурна. За тэр 5 цуврал зураг нь болохоор бас их сонирхолтой. Ер нь бол зөрнөлт маягаар бичсэн. Энэ зохиол өөрөө бас тийм бага зэрэг зөгнөлт тиймэрүүд бас харгалж байгаа. За тэгээд энэ дээр энэ 5 зургаар бас болоод зурсныхаа дараагаар өнгөрдөг энэ Юки бүсгийн маань. За тэгээ яагаад өнгөрсөн юм бэ? Юу болсон юм бэ гэдэг үйл явдлууд ер нь өнгөрнө. Ер нь Наоми маань болохоор 10 настайгаас өрөнд би хэлсэн бол одоо 2 дугаар бүлгээс ерөнхийдөө бол Наомигийн талаар ингээд харагдахгүй болчихж байгаа. Зөвхөн Раку Юки хоёрын үйл явдлууд явдаг. Тэгээ энэ хоёрын бичвэр дээрээс нэг оюутнууд ер нь энэ хоёр яагаад юм болчих вэ? Энэ Юки яагаад өнгөрчөө жирэмсэн байсан. Тэгээ яагаад өнгөрсөн гэх тэр шижүүрийг олох үйл явдлууд ерөөдөө өнгөрдгөө. Тэгээ энэ зургууд дээр ерөөдөө тайлбар хийгээд бас одоо юм мөрдлөгийн одоо урьдчилгатай нөгөө дидэгтэй маягийн зохиол учраас жоохон үйл явдлуудыг араас нь хөөж уншиж байгаад нөгөө үйл явдлыг тайлж байгаа тухай гардаг. За 3 дугаар бүлгээс эхлээд ерөөдөө бол Наомигийн гараад ирнэ. За Наоми гэдэг нэг эмэгтэй ач хүүтэйгээ амьдардаг. Тэгээ ач хүү нь цэцэрлэг дээрээ гэр бүлээ зурхтаа яг ийм зураг зурсан. Тэгэхээр энэ нөгөө зохиолч өөрөө хачиргалтай зургууд гэдэг. Тэгээд энэ зохиолч ерөнхийдөө бас их тийм ойр үйл явдлуудын нэлээд чигжүүд бичгээс гадна зурчлуудыг нэлээд хурц гаргаж ирдэг тий.
ямар зөрчил болох вэ гэхээр ээж хүүгийн зөрчил явагдаж байна. За ээж дотроо яг ямар зөрчилтэй байсан гэхээр наав маань 10 настайдаа ер нь бол маш том гэмтэл авсан. Ямар гэмтэл авсан бэ гэхээр ээжтэйгээ маш эвгүй харилцаатай байж агаад ээж нөгөө аавын өнгөрсөөс хойш ерөнхийдөө наавд хандах хандлага нь маш муу хаахрамжгүй болсноос болоод наавын хоёр зөрчилдөг. Тэгээ удаан хугацааны дараа наавмгийн хайртай амьтныг хөнөөх гэж оролцсоос нь болоод наавмыг бас одоо ээжтэйгээ нэлээд хүнд асуудал үүсч байгаа тухай гардаг. За ингээд эндээс ерөнхийдөө тэр наавмын ачгуутайгаа амьдраад гинт одоо наавмыг хүн араас нь дагах болоод тий тэр дагаж байгаа хүн нь яг юу вэ гэл ингээл бас нэг юм юу болж нэг шинэ үйл явдал эхэлж байгаа юм шиг шинэ бүлэг эхлээд шинэ одоо дотор дид өгүүлэг яваад байгаа юм шиг бичигдсэн байдаг гэдгээр энэ зохиолууд ингээд наавм ерөнхийдөө эндээс явах вэ гэхээр ачгуугаа хамгаалахын тулд ер нь юугаач хийхэд бэлэн байдалтай байгаа тухай гарна. За дараагийн бүлэг дээр болохоор 4-р бүлэг дээр зургийн багшийн таталбар зураг гэдэг эцсийн таталбар гэдэг хүйхэн өмнө зурсан зураг зургийн багшийн. Тэгээ зургийн багш нь явж сүүлдээ наавмыг нөхөр болж таардаг. Тэгээд наавм ерөнхийдөө бол хүүдээ маш хайртай. Тэгээ аав нь хүүгээ хүмүүжлэхдээ маш хатуу аргаар хүмүүжлээд энэ гэр бүлийн ер нь бол айгүй том зөрчил үүсдэг. Тэгээд наавм ер нь бол эндээс үүдээд ер нь хүүгээ хамгаалахын тулд тий нөхрөө ингээд цайлуулах бодолд авцаар байгаа ийм үйлдэл хийгээд ийм зүйл болдог. За ингээд төсөглийн бүлэг дээр ерөөдөө бол ингээд зургийн багшийг одоо өхлийг нэг шавн одоо үнний ярилд хайж тэр одоо багш яагаад өнгөрч юу яагаад энэ олон жил хэрэгсэхгүй болцсон хэргийн араас хайж тэгээ наамыгийн үйл явдал наамын бол өөрийнхөө улмыг маш сайн нуудаг тэгсэн хэдий ч тэр талаа тууштай хайсаар байгаа тэрийг илрүүлдэг. За эндээс ерөнхийдөө ингээд зохиолыг ингээд бүхэлдээ ингээд айгуу жоохон хурц хэцүү одоо хүнд үйл явдалтай ч гэсэн гол нь бидний буюу хүн биднэрт ямар мэдрэмжүүд төрөх вэ гэхээр одоо сөрөг сэтгэлийн хөдөлгөөний мэдрэмж, айдас, сэргэлзээ, гутрал одоо юу гэдэг янз янзын мэдрэмжүүд байдаг. Тэр мэдрэмжүүдийг дарж нуух одоо эсвэл тэрийг одоо ингээд тэрийг нэдгээхт нь туслахгүй байснараа хүн ер нь ямар үйлдэл хийж болох вэ гэдгийг харуулж байна. Тэгээд хүн үнэн цэнтэй хайртай зүйлийнхээ төлөө маш одоо хэцүү зүйлсийг ч гэсэн давж туулахад бэлэн байдаг гэдгийг эндээс зохиолч харуулахыг зорьсон юм болов. Тэгээд тэр дундаа хамгийн гол агуулгыг би харахтаа болохоор энд ер нь бол бид нар мэдрэмжийг нуух, дарах одоо ямар нэгэн тийм зүйл хийх нь бол буруу. Энийг зөв илэрхийлж гаргах нь хүүхдтэй багаас нь одоо анхаарах хэрэгтэй байна гэдгийг энэ зохиолын төгсгөлөөс би харсан. Тэгээд юм сэтгэл зүйн задлан шинжилгээтэй зургуудаар тайлбартай ном байсан учраас маш тийм миний хувьд сонирхолтой байсан. Мэдээж жоох зүйл явдууд гарч байгаа ч гэсэн зохиолоос авч байгаа тэр санаа нь бас сонирхолтой. Тийм учраас энэ зохиол их алдартай олон хувь хэвлэгдсэн байна гэж бодож байна. За тэгээд уншсан хүмүүс нь бас өөрийнхөө өөр төрсэн сэтгэлээ комментээр бичээрэй. Тэгээд санал сэтгэл үлдээгээрэй. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.